Тэрийг бид гурыг зориод ирсэнд баярлалаа. Тэгээд хүүгээ төрсний дараагаас л бөөндө гэр бүлээрээ хамт явах байсан гэж айгүй ярьдаг байсан. Ээжүүд батны сайхан найзууд эрхэм одоо хатууны таапны хайцсан өдрийг мэндийг манай Скватрын алтан цоож Цогтбаатрын Буян хоёрын нэрийн өмнөөс та бүхэнд өөдөөд өргөн дэвшүүлж эрхэм зочид та бүхнийг одоо хүндэтгэн ясаж байгааг хүлээн авна уу. Та бүхэнд 2026 оны сайхан одоо гайхалтай бас цаг мөчийн мэндийг шинэ оны мэндийн авт хүргэж байна. Энэ гайхалтай одоо цагт оруулал эрхэм хоёр дотны минь найз өнөөдөр гал голомтой бадрааж хайрын бүгжөөн зөвлөлцөх энэ гайхалтай торгон агшинд хад одоо холоос зорим ирсэн эрхэм одоо хүндтэй зочид та бүхэндээ бас баярлалаа талархснаа хосоодынхаа нэрийн өмнөөс илэрхийлье. Ингээд өнөөдрийн одоо манай эх орон цэнгүүний гэрлэх ёслолын одоо ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ хамтдаа бүгдээ сайхан гадгаадчихъя. Хэдий бид цөөхөлөө байгаа ч гэсэн энд бол маш их өндөр сэтгэлтэй сайхан өнөөдөр цаг агарын хувьд сайхан өдөр тохиолж байна. Ингээд би өнөөдрийн одоо гэрлэх ёслолын гол эзэм одоо хөргөн хөө Свит залуу Скватрын алтан цоожигоо та бүхний өмнө хүндэтгэн өрье. За эрхэм зоч хүндэтгэн цоодоос хүндэтгэн босож хөргөнийг угтаа авцгаая. Өнөөдөр миний найзын тарих нэг жоохон өөр ажиллаж байгаа болоо. Өнөөдөр миний найзыг нэг сэтгэл санаа жоохон амгалан байгаа болоо гэж ингэж бодож байна. Найздаа баяр хүргэе. Скватрын алтан цоож сайхан үсээ хөргөндөө бүгдээ баяр хүргэе. За ингээд энэ торгон мөчтөнд хайртай аав нь одоо хүүгийнхээ цаашдаа амьдралын сайн сайхныг мэдэгдэж зангагийн засаж хүүтэй баяр хүргэж сайн сайхныг өрөөж байна. Энэ бол их торгон агшин баяр хүргэе. За ижидээ болсны хүмүүсүүдээ тийм ээ. Энэ сайхан хоёр хүний дунд хүү болон мэндэлсэн миний найз чинь за ингээд найзыгаа одоо гол зүйл бол үзэсгэлэнт бэр байдаг. Энэ бэрийг харах энэ мөчүүд бол хүний амьдрал дахин шинээр төрдөг гэж одоо хүмүүс үздэг юм байна. Ингээд бүгдээрээ бид дахин шинээр төрөхөд бэлэн боллоо. Ингээд үзэсгэлэнт бэр Скватрын Цогтбаатрын уянгыгаа та бүхний өмнө хүндэтгэн өрье. Бүгдээрээ бэрдээ баяр хүргэе. Ухаантай төрсөн сэрмэн ирж байна. Бүгдээрээ бэрдээ баяр хүргэе. Сайн сайхныг үсэе. Энэ бол маш одоо хүндэтгэн хамгийн одоо юугаар зэршгүй торгон мөчүүд бол энэ бэр хүн ирэх мөчүүд хамгийн торгон мөч юм аа. Бүгдээрээ бэрдээ баяр хүргэе. Маш гайхалтай үзэлтэй маш харагдаж баяр хүргэе уянгата. За хайртай ижийн охиндоо баяр хүргэж охиныхоо лаажийг засаж охиныхоо одоо хайрын мөстэй үүсгэнэ. Бүгдээрээ баяр хүргэе. Энэ гайхалтай сайхан мөч хараад гараа барай зогсох гоё дээ. За. Ингээд хайртай хосууд та хоёроосоо за та бүхнийг асуудалтай тогтсон суух гэсэн. Өнөөдрийн энэ гайхамшигтай Вьетнам улсын үзэсгэлэнт Фокок арлын энэ гайхамшигтай нар жаахын торгон дадаан ирэг дээр хоёроос асуулт байна. Эхний асуултыг одоо хөргнөөс асууя. Та хоёр хэн нэгний хүчинд авталгүйгээр зөвхөн thank you. Come on. Зөвхөн хайр сэтгэлийн үндсэн дээр гэр бүл болж байна уу? Хөргөн. Тийм ээ. Баяр хүргэе. За бэрээс асууя. Та хэн нэгний одоо хүчинд авталгүйгээр зөвхөн хайр сэтгэлийн үндсэн дээр одоо гэр бүл болж байна уу? Тийм ээ. Баяр хүргэе. Тэгээ энэ торгон мөчөд
мэдээж Монголд бол бид нэр хурмаа хийхдээ заавал одоо нэг найзууд нь юм уу эсвэл одоо бэр ихчний батлагдаг юм одоо уламжлал байдаг. Энэ уламжлалыг одоо би энэ доргон мөчнөөс манай за хөргөний найз сонорыгоо орж байна. За бэрийн найз дэлгэр мэнд өрөөгөө өрөө. За одоо бол хэдүүлээ ийшээ хараад зогсъё. За ингээд эхлээд төрья. За юу түрүүнд жисахууд гэж байгаа хайртай найзтай баяр хүргье. За тэгээд миний хувьд бол алтан цоочтой одоо том болоод ялцсан миний одоо том юм ганц найз баг. Тэгээд энэ сайхан өдөр ар гэр бүлийнхтэй хамт ингэ төвлөж байгаадаа маш баяртай байна. Ах цоочтой бид хоёр 2019 онд хэлчихсэн. Бид хоёр ажиллаар Монгол улсыг саарч гисалтаас гарах ажлын хэсэгт ороод нэг ажлын төлөө одоо хоёрын сэтгэлээр сэтгэлж хэлжсэн. Анх бол би ингээд цоочийг харахад айгүй тийм сериосны илүү дутуу хөдөлгөөн огт байхгүй тийм нэг тийм залуу байсан. За тэгээд тод хөдөлгөө 20 оны 1 сард одоо яг 6 жилийн өмнө юм да. Бээжинд анхны одоо саарч гисалтаас гаргах хурл одоо хамгаалах хурл болоод бид хоёр одоо бидний нөө үнэлгээ хийжсэн хүмүүстэй таараад бас давуулаа караоке орж ирсэн. Тэр үед бид нэг нэгээрээ дуулаад тэгсэн ингээд цоож микрофон аваад дууллаа. Talking to the moon гэж юусэн бүх хүний амангаагаад нүд нь оройд ирээ те. Тэгэл би бас үргэлжлүүлээд нэг M&M хипхоп дуулсан. Дараад нь өөрөөс нь сонсоход бол тэр үед ингээд яагаад ч нөө хүмүүс анхны харцаар дурладаг бол бид хоёр бас ингээд их сайхан тийм долгио нийлээд түүнээс хойш ингээд 6 жил сайхан нөхөрлөж явж байгаамаа. Тэгээд жил болгон төрсөн өдөр дээр нь ирж ганц найз нөхдөдтэй бүгднтэй танилцаад энэс би бас хоёр зүйлийг хэлсэн найзхаа болоод нэг талдаа бол би анх цоочтой ингэж мэрэгжлийн төвшөнд хамт ажиллаж ирсэн. За тэр мөчтөө бол манай алтан цоож ямар мундаг хичээн зүтгэлтэй тууштай чадвартай хүн бэ гэдгийг харж ирсэн. Яг л одоо Монгол ирэх хүнд байх ёстой бүх сайхан хөдөлмөрч чанаруудыг агуулсан. Тэгээд үүнийг нь бас төр засаг маань үнэлээд яг оны өмнө сая Цэргийн гавьяаны Улаантүгийн одонгоор Ингрийн милаасан байгаа. А нөгөө талдаа бол бас хүүхэнтэй танилцаад олон жил ингэ нөхөрлөхөд бол нөгөө талыг нь бас харсан. Караоке болгонд, гитараа бариад дуулах болгонд үргэлж ээжийн талаар, ээжийнхээ талаар, аавынхаа талаар, найз нөхөдийнхээ талаар чин сэтгэлээсээ дуулдаг. Хайртай хүмүүсийнхээ төлөө үргэлж тууштай байдаг. Бүх найзуудыгаа цуглуулдаг, танилцуулдаг. Тэр бүх зан чанаруудыг нь бол хараад миний хувьд бол тийм зан чанараас дутагдaltaй. Би бол одоо яг алтан цоож найзаасаа тэрийг нь бас одоо ингэ сүүлийн 6 жил суралцаад ингэ явж байгаа. Тэгээд одоо эр хүнд одоо сайн хүний зан чанарууд одоо арга билэг гэж байдаг бол одоо арга билэг нь хоёулаа хосолсон ийм сайхан эр хүн гэдэг бол одоо бүх найз нөхөд ар гэрийнх нь бас гэрчлэх бахаа гэж бодож байна. Тэгээд ийм сайхан хүүхд төрүүлж өсгсөн аав ээжт нь баярлалаа. Мөн сүүлийн 10 жил ингээ хамт байгаа ханднаас баярлалаа. Ингээд та хоёрын амьдралд нь аз жаргал хүсье. Миний одоо нэг бэлдсэн бэлгэн дээр best wishes for forever journey гэж бичсэн. Та хоёрын одоо ингээд үрд мөхийн аялалд нь амжилт хүсье. Хоёр найзтай хайртай шүү. Энэ дахиад нэмээд хэлчихье. Энэ саарч гисалтаас гаргах Монгол улсыг аврах энэ айхтар үйл ажиллагаанд оролцсон энэ хоёр залуу Монгол улсын төлөө чимээг өгөх асар их үр гүйцэтгэсэн ийм мундаг залуучууд юм шүү. Бүгдээр баяр хүргэе. За ингээд дэлгэр мэндийг яаж байгаа тухай сайхан сэтгэлдээ хуваалцаж баяр өгүүлэхийг хүсье. За сайн байцгаана уу? За уянга бид хоёр маань анх 12 настай байхдаа 2002 онд дотор харин ингээд нэг үеийн 75 хүүхдийн нэг болоод ингээд орж ирсэн. Тэр цагаас хойш бид нар 24 жилийн туршид ингээд үргэлж хамт байдаг. Бид нар ердөөсөө хол байсан хүн гэж байхгүй.
За тэгээд одоо яг энэ хоёр хүний хайрыг ингээ хамгийн анх харсан хүнийхээ хувьд ийм одоо хүндтэй одоо гэрчлэх хүндтэй үйл хэрэг надад онооцсон би бас маш баяртай. Тэгээд яг тэр үеийг ярья. 2013 онд манай найз манай ажлын шуг манай сургуультанд суусан. Анх бол ингээд бид хоёр хоёулаа сэтгэл судлаач мэрэгчлээ учраас мэрэгжлийн талаар яриад энэ өстой гой сургалт би зөндөө сурж ийн гэж ярьдаг байжснаа нэг хэсэг хугацаанаас ахуулаад цоож ах гэж ярьж байсан. Цоож ах гэдэг их мундаг залуу байна. Оросд сурсан гэн их гоё энэ мундаг гэн гэж. Тэгээ би яг тэр үед ингээд нэг хайр чинь үнэртдэг шүү дээ. Харагддаг, мэдрэгддэг. За манай найз бол энэ хүнээ шохоргож байгаа байна гэдгийг бол ингээд ойлгосон. За тэгээд хэсэг хугацааны дараа сургалтанд ч дуусаад манай найз маань нөгөө цоож ахтайгаа манай ажил дээр хоёулаа хамтдаа цуг ирсэн. За тэгээд тэр бол ингээд харилцаагаа гүнзгийрүүлэх нэг арга байсан байх гэж би бол бодож байна. Гэхдээ тэр үед цоожийг хараад манай найзыг бас ямар хүндэлдэг, цаг гаргадаг, сэтгэл гаргадаг гэдгийг би өөрөө хажуунаас нь харж байсан. Тэгээд энэ хоёр маань маш даруухнаар бас маш нэгт байгаа энэ хайрыг одоо хүртэл ингээд хүн болгонд ойлгомжтой цэгцтэйгээр ингээд авч явж байгаа. Тэгээ би хоёроо үргэлж барахдаг. За тэгээд би уянгатай бол миний амьдралын ингээд нэг Монголд ажлын карьерийг маань бас нээж өгсөн учраас маш баярлалаа. Яг хамт олонтой маань танилцуулсан. Цоожид болохоор эрэгтэйчүүдийн дунд нэм нарийн андан гоё найзтай харилцаа байдаг шүү дээ. Тэрнээс би цоожос мэдэрсэндээ бас маш баярлалаа. Надад маш хэцүүлж байсан. Тэр та хоёроо. Хацаа хамээс асуусан. Баярлалаа. Хашаа гахтай. За хайр найзыг хүндлэн судалдаа тогтсон гэсэн юм байна. Сараад. Энэ одоо би ер нь найзуудаасаа төрүүлж төвчрөх юм шиг байлаа. Одоо найзынхаа бас зүйлийг чөтөг сэтгэл хөдлөлт. Бадай юм өгшрөөд одоо. Яагаад тэгэхээр өнөөдөр бас нэг юм баярын төлөв сонгох өдөр байна. Яг бол миний хоёр найз энийг ирэх одоо мэдрэх энийг идэх хэрэгтэй хүмүүс. Нэг нь Монгол улсын төлөө чимгөө дундарталцдаг лээ. Нөгөөх нь Монгол улсын бас энэ гайхалтай салбарын төлөө бас өөрийнхөө залуунаасыг бүх зүйлийг зориуллаа. Гайхалтай сайхан байна. Яасан сайхан өдөр вэ өнөөдөр. За ингээд амраг сайхан осоодын амьдралаа, хайраа бүх зүйлийг холбох энэ одоо торгон мөч гэхэд бэлэн боллоо. Энэ бол хоёр биеиндээ хайрын бүгжийг өгөх юм хэсэг юм аа. Ингээд өөрхөн хүүхэн өрий. За энэ аашаа ингээд авахгүй. За наашир. За миний дээр мондаг. Мондаг стаавыг хоо. Ээжиг хоо мондаг хоо. За тэгсгээд өгч. Болоо. Асар томор гүйцэтгэлээ. Яа. Энэ хоёрын маань хүсэж ирсэн эрдэнэ юм байна. Энэ хоёр найз. За ингээд ирхэм хөргөн та, сүд залуу та, хайртай гэргийдээ үрд энэ амьдралын эцсийг хүртэл хамтдаа жаргал зовлон овоолснаа гэсэн энэ сэтгэлийн үндсэн дээр та хайр цэцэдээ батлаж хайрын бүгжөө зүүж өгнө. Баяр хүргэе, бэр бүгжөө зүүдээ. За ингээд эрхэм үзэсгэлэнт гэргий та хайртай эр нөхөртөө амьдралынхаа хамгийн сайхан чухал одоо бүгжээ зүүж өгнө. Хүргэн бүгжээ зүүдээ баяр хүргэе. Хайртай. Хууралтахад ухаарч хамтдаа амьдрах гэж. Бүрэн шуудыг ирэхэд ханганаж хамтдаа амьдрах гэж. Хайрын дунд уярж хамтдаа жаргах гэж. Насны хөлд үсээн цайд хамтдаа жаргалаар дүрэн амьдрах гэж энэ хоёр хайрын бүгжөө ийхүү зүйлээ. Ингээд та хоёроо энэ хайр сэтгэлдээ баталж, хайрын бүгжөө гагнан баталж, бие биендээ баяр хүргэж биенээ үлсхийг хүсье. Баяр хүргэе. Аратаас орсод тусгай ууштай согоод өгсөн гэж эвгүй үнсдэг нөхөр байна. Бүгдээрээ хосоодтай баяр хүргэе. Ингээд яг одоо энэ торгон мөчид эрхэм хайртай сайхан ээжүүдийг, аавыг, сайхан хүүгийг
Одоо манайхан ингээд нөгөө Вьетнамын нар бидрийг хүлээхгүй тэр хэдүүлээс хахад туслахаа зургийг татуулах гэсэн. За та хоёр их зураг авч. За угаа та гурав хооч. За одоо айдын ганц юм да. За ихтэй шилж та хамтаа бүдээс хахад зургийг туслахаа зургийг татуулч. Наахалтай сайхан харагдчихээн. Та эдийн маань үр үндэс өнөөдөр ингэж сайхан одоо цэцэглэж тэр сайхан дандаа ирэх дээр өнөөдөр энэ хурим одоо гэрэл тусдаа зохион байгуулж байгаад би туйлыг баяртай байна. За ихтэй бичдэг авч явах шиг байна. За баяртай. Гэр бүлгээ авч бичээрэй. За та нартай баярлалаа. За тэр ард сууж байгаа нэг за эхлээд хоёр эмэгтэйг өрөө та. Thank you. Оо, наултээ гэрээ манай хөвөлтэй нэг камер авч байгаа учраас. За. За хоёр бүсгүй өрөөч. Оо, бүгд нэг ширээ. Нөгөө хөгжмөөр хүнээ батсан. Ахгүй даалуулна. За ганц төв нэрээ. Би нэг өрч. Энэ хоёр ярих гэж нэрээ өмнөөс би ам болж явахгүй болохгүй. За гурван багийн найзын араас манай сонор гэр бүлийн ядах болно. За бид авч. Тэр залуу. За гурван сайхан багийн найзын нэрээ. Орж. Гурван сайхан найз өнөөдөр бас энэ хормыг одоо гэрчилж оролцсноо гэж ингэж эх орноосоо хүрэлцэн ирсэн. Та гуравтайг баярлалаа. За зэрэг авч. За манай сонор гэр бүлийн хамт. Манай сонор одоо дэлхийн одоо банкнд ажиллаж байгаа. Тэгээ одоо Филиппинд амьдарч байгаа. Филиппин улсаас хүрэлцэн ирсэн орнд гэр бүлээ үлдээж оролцож байгаа баярлалаа. За тэр чамраа хөтлөж шүү. Тэсээ матгүй чамраа матцсан байж нөө. Бонгор нэг зураг авна. Басна тэ. За баярлалаа. За тэгэхээр тийг өгч. За хэдүүлээ зураг авах туусаа тэгээ хөдөлсөн ширээнд хэдүүлээ мэрэгжлийн зурагчин болон бичлэгээ авах хэрэгтэй. За 18-ны ачаад манай ганц хэлж. Манай продакшн газар тэгэхээр баацхан байна энэ хоёр эмээ нэг өвөө бадарч штэ зүгээр нэг. За өөрөө хот хүн байж. За 10 9 8 7 6 5 4 3 2 1 аз жаргал үсэ. Хоёр үргэж сайхан амьдраарай. Хоёрын амьдрал энэ тоочиг юм амьдрал чинь цав цагаахан дандаа юм амттай өнөөдөр шиг юм аз жаргалтай сайхан байгаасаа гэж та хэлдэг үсэ. За ярьж байгаа хоорондоо тодгой да. За хаа энэ хүү яах вэ зүгээр үүч. Видео окей. За тэгээд одоо эхлээд гэрээ хийсэн алтан цааш таны үгийг сонсъё. Араас нь оюун гадагтай. За та бүхэн өрөө минь төргийа. Тэгээд бас сая болсон процессын үед бол сонирн болоо л байлаа. Тэгээд замныг битүү байлаа. За бит хоёрын хувьд бол одоо бас гэр бүл зохиогоод 10 жил болжээ. Тэгээд
гэр бүлийнхэнтэйгээ бас нэг ёслол хийн гэж бас 2-3 жилийн өмнөөс бид хоёр ярьжсэн. Тэгээд энэ жил энэ цагт энэ газар бас нэмж болох зургтай байж. Тэгээ гэр бүлийнхээ өрөөнд хийн гэжсэн боловч бас найз нөхдөд зорж ирсэн байна. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Тэгээд та бүгдтэй хайртай шүү. Ичи хоёр ээж аавда маш хайртай шүү. За эрүүл энх байж удаан жаргал шүү та бүгд минь. Хоёр хүн чадхаараа маш сайхан гэр бүлийг бий болохыг хичээнэ. Мөн хүрэлцэн ирсэн найзуудаа эгчтэй, үеэлэгчтэй, бэрэгчтэй, ахтай, дүүдээ хайртай шүү. За бүгдд нь орой мэнд хүргье. Битэрийг бид гурыг зориод ирсэнд баярлалаа. Тэгээд хүүгээ төрсний дараагаас л бөөндө гэр бүлээрээ хамт явах байсан гэж айгүйх ярьдаг байсан. Тэгээд нөгөө түгээмэл буян дэлгэрсэн төгс өдөр өнөөдөр байсан байна. Тэгээд найзууд маань чадах ядахаараа хүрээд ирсэн байна. Зарим нь тэгээд одоо миний буруугаас л болоод ах шиг байна. Ирч чадаагүй гэ бонгоомл. Тэгтээ нөгөө хормын утга учир гэдэг битэрийн хувьд болохоор илүү бие биендээ үүрэг хариуцлага амлалт эдгээр зүйлүүдээ сануулах гэсэн гэр бүлийнхаа хүрээнд хийх гэсэн бас нэг юм зорилго агуулж байсан. Цааш тэгээд хоёлоо хормын ер нь яах вэ гэхээр үгүй тэрний хооронд аялчаа гэд би цоожиг дагаж нийлээ хаяасан. Ажиллах явахт нь тэгээд яг хоо бид хоёр тэгж ярьдаг гэсэн хүүтэйгээ гуруулахнаа ингээд гадаадд явж байхдаа далайн эрэг дээр ингээд хийчихвэл гоё юм байна гэд тэгсэн чинь ийм их гэр бүлийнхнээгаа хүрээлүүлээд ах дүүс найз нөхдөд хүрээлүүлээд өнөөдөр хийж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд би өдий 30 гаруй наслахтаа нэг л зүйлийг одоо маш сайн ойлгож байна. Тэр нь юу вэ гэхээр эрүүл байх хэрэгтэй байна гэдгийг үнэхээр их ойлгож байна. Тэгээ бүгдээрэнд нь эрүүл сайн сайхныг хүсгэе. Тэгээд хүний амьдралд эцэг их гэдэг хамгийн чухал. Тэгээд аав ээж нартай үнэхээр маш их баярлалаа. Та нарын дэмжлэггүйгээр одоо өдий хүртэл бас явхад хэцүү байсан. Одоо баттай арт тал минь болж бит хоёрыг тусалж дэмждэг маш их баярлалаа. Сэтгэлийн дэм өгч яг л найз нөхөд шиг байдаг ахыг ч хоёртаа баярлалаа. Тэгээд хүн бас сайн найз нөхдөдтэй байна гэдэг чинь бас их урт насны буян гэж сонссон. Тэгээд найзуудтай үнэхээр их баярлалаа. Та нарын дэмжлэггүйгээр бас энэ сайхан өдөр үнэхээр байх боломжгүй байлаа. Тий, анка ихтэй баярлалаа. Би баг анка их цаашаас илүү анка ихтэй баг жил болгоо 1-2 уулзаад тийм. Тэгээд жахвада баярлалаа. Айгуу сонь жахва бас манай сургуулийг төгссөн. Тэгээд айгүй олон жил таарлахгүй байж байгаад ингээд таарлаж чинь бүр ингээд хүрээд ирж байна. Үнэхээр их баярлалаа. Тэгээд бүгдд нь сайн сайхныг хүсье. Бүгдд нь амжилт бүтээлийг хүсье. Баярлалаа. Оо, шагаа найздаа маш их баярлалаа. Бүр үнэхээр их баярлалаа. Одоо нэг мөсөн нөгөө би бол хормын эхлэл дээр энэ хоёроос зөвхөн асуулт асуусан. Та хоёр хэн нэгний одоо хүчинд авталгүйгээр зөвхөн хайрцагтын үндсэн дээр гэрэлж ирээ гэж асуусан. Та сайхан хүүгийнхаа сайхан ээжийг нэг биенийхээ нөгөө тал болсон сайхан эмэгтэй өөрийнхөө ханыг та энэ амьдралын одоо ирээдүйн урт замд хоёргүй сэтгэлээр хайрлаж үрд аз жаргалаар дүүрэн амьдруулна гэдгээ энэ дуран зогссон эрхэм аав ээж хайртай одоо ах дүүс найз нөхд бүх хүнийхээ нүдэн дээр ам бардам амлаж байна уу? Асуу гэх. Амлаж. Төрийн хүн өөртөө таа баярлаа. Гадаа хүмүүс мэддэг. Бид бол гэрийн эзнээ боёо өрхийн тэргүүнээ одоо өрхийн тэргүүн ноён нуруу айл гэрийн ноён нуруу гэж үздэг юм учиртай. Таны ажил таны амьдралын ноён нуруу одоо зогсож байна. Та энэ сайхан залуугийн өглөө болгон цайныхан дээжийг Монголынхаа хөвгтөнгөр төрийн далбаандаа өргөж үр хөвгтийнхаа сайн ээж нь байж нэг харамсалтай хүн байна.
харамстай нь бас энэ амьдрал эцсийн цэгтэй. Тэр эцсийн цэг хүртэл амьдрахдаа та хэрв жаргал ирвэл яг тэнцүү хувааж, зовлон ирвэл яг өнөөдөр шиг юм алж аглаар түүнийг даван туулна гэдгээ энэ дуран зогссон хайртай аав, сайхан ээжүүд, ирсэн одоо эрхэм найз нөхөд эгч ах дүүгийнхаа нүдэн дээр ам бардам амлж байна. Амлж байна. Баярлалаа. Энэ алга ташлтууд бол ийм цөөхөлөө мөртлөө их бага юм шиг сонсогдож байгаа шиг энэ чин сэтгэлийн алга ташлт шүү ерөөсөө. Тэ та бүхэндээ баярлалаа. За ингээд та бүхнийг одоо өнөөдөр бид бүхний зассан энэ бяцхан одоо хөдөлгөөний ширээн дээр тогсон соохыг хүсье. За та бүхэндээ баярлалаа. Энийг гэрэл хэстэтээ сайхан амттаа сайхан үргэлжилж байна. За сонорын гэргий байна. Та хурмаа сонороо. Тэгээгүй. За гэргийг нь шагараад. За хурандаа хурмаа юм уу? Хийцэн үү? Сууж байна. Хурмаа. Олдно бодлоо хийчих гэсэн чинь бодлохгүй юм шиг байна. За. Тэгээ болохоор миний бүр хамгийн багын одоо найзуудын нэг 24 жил найзалж байна. Тэгээ бүхлөөтөө 24 жил бид хоёр ч муудалцах үедээ муудалцсан, сайдах үедээ сайдан. Тэгэхээр ямар сандаа би дээгээдээ жилд заавал нэг удаа муудалцдаг тэрэн төрсөн өдрөөр. Тэгээ найздаа эрүүл энхийг хүсье. Сайн хантай болоод, олон хүүхдүүдтэй болоод, өнөр өтгөн амьдраад амьдралынхаа туршид өөрийнхөө аз жаргалтай амьдраасай гэд бэлэгдээд энэ цэцгийг одоо өгөө. Оо ясах баярлалаа. За дэгээ чи надтай гараа зовх юм чи ихэр охинтой болно доо. За чамд ихэр охин өглөө шүү. Би өглөө шүү гинэ. Ээ чамд хилэгдлээ шүү. Баярлалаа. За ингээд та нараа зоогийн ширээнд үдтгөөрье. За энэ сайхан өдөр ийм гоё газар одоо миний хүү охин хоёр ингээд яслаж тайсан маш их баярлж байна. Тэгээд хоёр хүүдээ хүү охин хоёрт аз жаргал сайн сайхан эрүүл энхийг хүсье. Бүх найз нөхдөд нь маш их баярлалаа та бүхэнд. Сайн сайхан хүсье. Эрүүл энхийг өрөө. Маш баярлалаа. Товчгоо тодорхой хэлдэг юм. Эрхэм хүндэтгэгч. Тэд дурандаа намжаагчгээ. Эрхэм хурандаа таны тайзнаа орж байна. За эрхэм одоо манай ихч та бүхэндээ зориулж одоо гэрүүлэлээ сайхан үг хэлбэл боллоо. Эрхэм ихчгээ мэдтгээрье. Уянга манаа юу? Сууж гинөө. За би чамд харддаг. Энэ номхон далайгийн жагах нартай хамт бид бүхэндээ байгаа та бүхэнд энэ орой мэндийг хүргье. Хүмүүний ёсонд байх ёстой зам ёс гэж байдаг. Тэрний нэг бол хосоороо хамтран амьдрах ёс юм болов уу гэж би боддгийн. Тэгээд юуны өмнө хоёр хүүхэд минь энэ сайхан үлзийтэй, энэ сайхан орой, энэ сайхан өдөр найз нөхөд аав ээж хамаатан садангаа тойруулаад хүний амьдралын хамгийн чухал үе мөч болсон ийм тэмдэглэлт явдлаа энд хийж байгаад би талархаж байна. Ингээ уянгагийн манаа тэнгэрээс хараад ерөөлөө хоёр хүүхэдтэй хайрлаад маш их баярлж байгаа гэж би бодож байна. Нүргэлж та хоёр хамт байгаа хаа. Гэтэ айгүй их баярлж байгаа хаа. Хэрвээ нар жаргасан ч гэсэн тэнгэр дээрээс бүх юм тодорхой энэ олон гэрлийн доор та хоёрыг аавн хараад та хоёртай хамгийн сайхан ерөөлөө өргөж байгаа гэж ээж нь бодож байна. Хоёр хүүтэй цогцон жаргалыг хамтдаа дуулж бивэндээ түшиг тул уурн болж аав ээжтэй ачлалтай
үр хүүхдтэй энэ нийгмийн эерэг мэдрэмжийг, эерэг хандлагыг төрүүлж уртаас урт энэ амьдралыг удаанаас удаан насалж дуулаарай гэж юуроy. Ингээд энд бидэртэй хамт байгаа нэг зүйлийг би бүр чин сэтгэлээсээ хэлье гэж бодлоо. Бидэртэй хамт энд байгаа найз нарт нь өөрөө зүгээс болон энэ дээрээ хамаатан сатангийнхаа өмнөөс та бүхэнд маш их баярлж байгаагаа чинь илэрхийлье. Энэ бас нэг зүйлийг онцолж хэлэхэд Дэги төрөө хоёртой маш их баярлж байна. Чинь энд байгаа бүх ажлыг ингэж гой зохион байгуулж ингэж байгаад шагаада бас их баярлалаа. Тэгээд Орос ардын зөв рүүнд бас нэг үг байдгийг не имей 100 рублей, а имей 100 друзей гэдэг энэ монголоор бол чи 100 төгрөгтэй байснаас 100 найзтай бай гэдэг үг өнөөдөр миний санаанд орж байна. Ямар сайхан найзуудаар миний хоёр хүүхэд ингэж хүрээлүүлвэ. Тэгээ энэ сайхан үдшийг ингэж өнгөрөөж байгаа би талархалтай байна. Тэгээд энэ нэрээгүй төрөл төрөслийнхөө хамаатан садангийнхаа өмнөөс хоёр хүүдээ дамжуулаарай гэсэн үгийг дамжуулъя. Та хоёрыг урт удаан аз жаргалтай инг тунх амьдраарай гэж одоо уламжлалсан шүү. За ингээ та бүхэнд баярлалаа. Маш их өөрийнхөө замналаар хүмүүжүүлж өгсөн ихтэй баярлалаа. Танд сайн сайхан юмшээ гэжтэй. За энэ шинээр сууж байгаа их үнэтэй хүмүүс бол манай хонгорох хэнэгч хоёр сууж байна. Орсобаны улсын Добред улсын одон удтаас хөлсөн ирсэн. Манай хонгор ах бол залуу насаа өөрийнхөө бүх зүйлийг одоо улаан хотод үдэж өнгөрөөсөн ийм хүн. Миний дэнэ агч бол би одоо яг 30 их настай Монгол улсад анх удаа одоо олон улс гарах киноны зөвшөөрөл авах гэж очиод бид гурав хичээсээр байгаад Орос улбанаас анх удаа зөвшөөрөл авч манай миний альбан гэдэг киног Орос улбанаас гаргаж ирсэн. Анх тэр бичгэн дээр бол 220 хотод гарах их олгоё гэсэн юм олгогдчихсэн ийм гавьяатай хүмүүс энэ чимээгүй л байдаг. Киночд мэддэг ч юм уу мэддэггүй ч юм уу ямар ч ийм гавьяа байгуулсан бол миний агч хоёр биднийг хэн ч биш хоёр бацаа очиж хахад тусч аваад тусч ирсэн хүмүүс бол миний агч хоёроо хоёр цагаан үдэг иржээ. Баярлалаа баярлалаа. Спасибо. I love you. За одоо эндээс энэ үйл хөдлөх хүмүүсийг танилцъя. Манай хүн бол одоо маркетингийн чиглэлээр бас үйл ажиллагаа дутуутай явуулдаг. За дээрэс нь одоо нүүр зэдэг. Одоо зураг авалт бас гүйжил байдаг ийм хүн, ийм гайхалтай миний найз бол ийм мондог ирэх хүн байдаг. За манай анхаа байна. Анхаа бол одоо халдаад хүчин судалгааны улсын төвд уушгины эмч одоо мэслийн эмчээр ажилладаг ийм мондог залуу байгаа. Энэ ч босаар. Тэгээ энэ залууг бас танихгүй нөгөө танаад аваарай гэж. Энэ хүн бол одоо ямар ч үсэн одоо энэ хүн төрөлхтнийг хамарсан энэ коронавирусын энэ хүн цаг үед бол хамгийн одоо онцгой үүрэгтэй ажилласан эх орныхоо төлөө зүтгэсэн залуу бол манай анхаа. Маш олон хүнийг эдгэж эрүүл болгож байгаа ийм буянтай хүн бол манай анхаа юм аа. За анхаатаа баярлалаа. За дэлгэр бэндэгээ тэр эмэгтэй байна. Америк нэгдсэн улсад сэтгэл зүйн чиглэлээр төгсөж ирсэн боловч чиг одоо бол сэтгэл зүйгээ төр орох гээд ах шиг байгаа. Тэгээд энэ сайт майт юу ч гэнэ нэг юм хийгээд байгаа шиг байгаа. Гэтэ их мундаг өсвий Монгол улсад ирээд сэтгэл зүйн салбарыг ийм стандарттай байх ёстой гэдгийг тогтоосон хүн бол манай Дэги. Дэгидээ баяр хүргэе. Найстаа ирсэн баярлалаа. За энд бол сууж байгаа бас Дэги гэж хэлнэ би. Эхлээд манай Дэги төр хоёр сууж байна. Энэ хоёр маань бол гэр бүлийн хоёр. Тэгээд за ямар ч үсэн гэсэн одоо манай ялаа продакшны явж юм уу гадагшаа явах гадаад харилцаа бүх зүйл дээр энэ хоёр л дандаа тусалж ингэмээр байна гэдэг ерөөсөө нэг ч ёо гэж хэлж байгаагүй дандаа бусдын бүх зүйлийг зохицуулж идэг хүн бол манай хоёрын гэр бүл юм аа. Дандаа энэ iPad-а амрах бидний явах бүхэл зүйл дээр энэ за өнөөгд манай ус найз байгаа. Өнөөдөр ирээгүй бас саяхан ажиллаа гэж байна. Ирээгүй манай одоо төрөг яах. Тэгээд энэ мондог залуучууд бас бидний авдал бидний бүх зүйлийг зохицуулаад байждаг ийм гайхалтай хүмүүс байгаамаа. Найзуудаа баярлалаа. За манай одоо сонор бол болон түүний гэр бүл бас хайртай охин нь ирсэн байна. Сонор бол Азийн хөгжлийн банкнд маш том одоо албыг хашиж байгаа. За манай хүнийг бол сангийн яамд маш том албан тушаад томдох байсан боловч одоо улс төрийнхэн оролцоод миний найзыг телевизээр цоллоод гэтээ сонороос ерөөсөө муу юм олдохгүйгаа мөртлөө сонорыг чи хамаарал бүхэн хүн байна гэдэг байдлаар миний найзыг унгаасан. Тэгээ ерөөсөө тэр сонор өөрөө ерөөсөө унаагүй. Сонор бол шууд томдох байсан боловч одоо Монгол улсын сангийн сайд засгийн газрын гишүүн автан сайдууд сонорыг байлгая гэдэг. Гэтэл их бүтээх хүн бол манай сонор юм шүү. Тэгээд найздаа бол найзынхаа гэр бүл охинд нь сайн сайхан өгсөн. За
Тэгээд болоход байлгүй дээ. Тэгээд одоо Монгол улсын Интерполын эрхэм дэд хундаа сууж байна. Эрхэм дэд хундаа баярлалаа. За энэ хүн бол эх орныхоо төлөө бас асар олон зүйлийг хийж эх орны Тэс зогчсон гэдэг хэлээд яах вэ? Ийм эрхэм гахалтай эмэгтэй ирсэн байна. За манай хүний гэр бүлийн хүн бас өчтөр одоо өнөөдөр буцсан те. Өнөөдөр буцаж байгаа. Одоо Трансбанкнд ажилладаг ийм мундаг хүн бий. Банкир хүн байгаа. Тэгээд ийм хүмүүс бас хайртай охинтойгоо ирсэн байна. За хамгийн саад сууж байгаа бүсгүй байна. Одоо хамгийн сүүлийн өнөө танилцуулъя. Сайхан эмэгтэй сууж байна гэж. Тэг. Би бас юу хийдгийг сайн мэдэхгүй. Гэтэ бид саяхан танилцсан. Тэгээ нүүрээрээ дүүрээ инээсгэсэн сайхан бүсгүй өнөөдөр бас манай хормын чимэг болж сууж байгаа их баяртай байна. Ундраа. Тэг ундраа баярлаа. Ирсэн баярлаа ундраа. Жинхэнэ найзууд ирдээ шүү. Жавха. Цадаач. Хадаа та нараа ойлгох хэрэгтэй шүү дээ. Хүнийг жил гараагүй пив уугаагүй гэж сая сандраад 2 пив ууцсныг ойлгох хэрэгтэй шүү дээ. За тэр урд хөгжмөдөө суугаад одоо чи наашаа ирэн суудаа. Энэ залуу одоо манай Скотрахын хамгийн баг хөө. Тэгээд Монгол улсад бас нэлээд олон сайхан Хоёр ихтэй юуны дөрөв баяр хүргэе. За эхлээд цаахан баригчтай баяр хүргэе. Юу бол одоо мянга цаг бид туулсан байна. Социализмаас ажил руу шилжих нийгмийн шилжилтийн үед бид одоо ажиллаж амьдарч ингэж байлаа. Тэгээд ингээд бодсон та тэр хүнд одоо хэцүү цаг нийгмийн үед 3 сайхан хүү төрүүлээд одоо бид рүү хэлдэг Монгол улсад 3 хилчин төрүүлдэг гэж тийм ээ. Ахын мэр хүн байна. Би таны тухай яг цаашаас бол юм сонсч байсан. Миний ээж бол ийм хүн. Ээж нь ийм хүн. Яг өнөөдөр бол үннийг ярихад таны нэг хүү Оросд амьдарч байна. Нэг хүү чинь хүчний имиж, нөгөө хүү чинь хөгжмийн имиж ингэ сонин бизнес амьдарч байна. Өнөөдөр бол би хонгорын ахын тухай болон багаж тухай ярихгүй би найзхаа тухай ярина. Таны төрүүлсэн хүү эх орныхоо төлөө үүрэггүй гэсэн асар олон одоо хэцүү процессыг ажиллаж амьдсан юм. Алтан цаашид энэ залуу нэг удаа ч гэсэн нэг төрөө ураагүй. Нэг удаа ч гэсэн ажилласаа болж ураагүй. Таны хүү ийм л мундаг сайн залуу. Би бол цаашдаа найз гэж явдгийнхаа үед би маш их бахархдаг. Би өөрөө биш би найзаараа. Яг л таны хүү би түрүү ярьсан тэр саарал жигсаатаас хадаад асар олон эрүүгийн хүнд гэмтэргүүд асар олон зүйлд таны хүү орж ажиллахдаа нэг ч удаа таны хүү хууч нцаагүй юм шүү. Энэ үг энийг би таны бас том хүмүүжил засвартун та байдаг хаа гэж бодлоо. Тэгээ өнөөдөр би таныг бас тайван амгалан сууж байгаа болоо гэж бодож байна. Та бол одоо хүүгээ юу гэдгийг мэддэг учраас л одоо үргэлж санаа зовж одоо хөгдөнгөр мэдээж таныг одоо бас чихийн хасуулж байсан үе бас байдаг хүний найз. Тэгээ таны өнөөдөр төр ус арилтай хүн олондоо хүндтэй сайхан хамтаа болоод ингээд таны өмнө дүүр ордоо сайхан зогсож байгаа харахад та сайхан байна. Ээж хүн гэдэг энэ хорвоо дээр тэр нэг юм муухай үг гэдэг нь шүү дээ. Ээжийг нь зовох гэж төрсэн хүнийг эрэгтэй хүн гэдэг.
Сууж ах шиг байна. Тэгээ би нэг юм бодоод байгаа манайхаа. Хүн төрлөختөг гэдэг амьтан сарн дээр очиод буучихсан мөртлөө ээж гэдэг энэ хороо дээр байгаа хамгийн агуу хүн зориулсан бэлгийг бид нар одоо хүртэл гаргаж чадаагүй юм. Тэм учраас одоо танаа хоёр хүүхдээ чинь зүгээс нь хоёр цэцэгтэй л ирсэн. Бидний өөр юм байхгүй. Манайхад цэцэг наваад ирэхгүй. За манай дэгийг нарийн нэмбай боосоо. Тэг. За цааш. За тэгээ миний сайхан гэж сайхан хүүгээ хүлээж авна уу? Өстө баяр хүргэе. Баяр хүргэе. Сайхан байж тээ. За их урандаа авах хэрэг асууж байгааг итгэе гэж. Сайхан гэдэг чинь. Миний их чинь ер нь бол Монгол улсын амар амгалан тайван байдлын төлөө асар олон залуучууд залуу насаа шингэн цусаа үрж ажиллаж байгаа. Үүний суурийг маш зөв тавьсан хүн бол та. Бол одоо энэ том сургуульд хийсэн бол одоо үндэсний төчөж өгдөг тийм манай сургууль. Дотоод их сургууль тийм үү? Дотоод иргэний их сургуульд миний их насаараа одоо багшилж олон аавын хүүхдийг нэг хилтэй байлгах гэж, хөлтэй байлгах гэж өөрийнхөө залуу насыг хоёр л зүйлийн төлөө үүссэн. Нэг нь эх орны төлөө бэлтгэж байгаа залуучууд, нөгөөх нь охиныхоо төлөө энэ залуу насыг үүссэн эмэгтэй бол манай эгч. Миний эгчийг төр засгаас үзэж хараад юм мондог хүн гэдэг дэд урандаа гэдэг цолоо олгосон байлээ. Тэгээ зэргийн гавьяаны одон олгосон байна лээ. Энэ бол одоо асар өндөр хүндгэл юм аа. Бүгдээрээ сайхан баяр хүргэе. Адгаадагчтай залуусаа. Тэгээд эгчтэй сайн сайхныг үсэ. Ер нь бол яг та дөрөв үгэндээ хэллээ. Авч нь харсан бол их баярлах байлаа да гэж. Яг ээж хүн гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгээд зарим тохиолдолд хүний амьдрал гэдэг сони юм да. Тэгээд заримдаа гадаа гарч ир дотор орж, гадаа гарч ир дотор орж юм болдог гэдэг амьдрал байдаг. Тэгээд энэ бол амьдрал. Өнөөдөр л бас би бас таныг бодож байна. Тайван амгалан сайхан байгаа болов уу гэж бодож байна. Бусад цаг үед дандаа л та бусдын төлөө санаа зовж, бусдын төлөө ажиллаж амьдарч ингэж хөдөлмөрлөж хийсэн ийм ундаг хүн. Тэгээд таны нуруунд дээр болон бусдын нуруунд дээр энэ хормон тогтож явна да. Тэгээд ихчтэй одоо баяр хүргэе сайн сайхныг үсэе. Тэгээд таны охин болов бидэд өчтөр ороод ярьж ирсэн. Тэгээд би асуухгүй юу гэж. Чи ер нь одоо ээжтэй хэлүүлэх үг байна уу гэсэн. Яг одоо энэ хормын юм өдөр чинь хүн үг хэлнэ гэдэг хэцүү байдаг. Яг л би энэ хоёрын өмнөөс ам болж би л ярихгүй бол энэ хоёр ярьж чадахгүй. Би ээж шиг үзэхэнтэй ээж шиг хөдөлмөрч ээж шиг тууштай зарчимтай амьдтай байхыг хичээдэг гэсэн санаа. Товчхон бөгөөд тодорхой үг байсан. Тэгээд өнөөдөр ийм сайхан одоо хүргэнтэй боллоо. Тэ өнөөдөр боллоо гэж ярих юм да. Одоо журам хийж байгаа юм шиг тий. Тэгээд миний сайхан эгч сайхан охиныгоо хүлээж авна. Тэгээд та хоёртаа баяр хүргэе. Наад чагаа сайхан бүхнийг хүсье. За бүгдээ баяр хүргэе. Тэрнээ хүүтэй бол охинтой бол охинтой бол хүүтэй гэж чи одоо ээж сайхан байна да. Стори. Ямти сайхан өдөр ахчих. За тэгээд нэг юм сони юм байна. Тэр нь юу гэхээр ээжүүдэд ингээд нэг цэцэг өгөөд даргадаг юм байна л да бид нэр ер нь бол. Гэхдээ хамгийн ойртох бэлэг нь яг сайхан дуу хуур байх юм болов гэд. Одоо би уянгааг дууссан гэхээр би үгүй итгэхгүй байгаа. Гэхдээ дуулна гэж байна. Тэр манай одоо уянгаа цааш хоёр сайхан ээжтэй зориулаад сайхан дууг хайртай зориулж дуулсан. Бэлэн боллоо. Ингээд бүгдээрээ анхаардаа хандуулъя. Ингээд та хоёроо одоо хайр сайхан ээжтэй хайр сайхан амьд бурхандаа зориул сайхан дуу өргөн барьна гэж үгүйа. YouTube чатанд басяа. Төрийн шүү хамт уулна шүү. Нандин хүслээ тийсээ. Журуудах амьдралын нухчаанд
өөр хөрөгчөөр ойлгож байгаа шүү. Миний эгч ойлгож байгаа тийм. Миний эгч бороод хүн. Бороод гэдэг бол бидний одоо яс мах цусны тасархай юм уус. Миний эгчүүд бол хүн болгонд хайртай, хүн болгоныг өөртөө бүх зүйлийг зохицуулж, бүх зүйлийг ингэдэг ийм эгчмэр байдаг. Бид бол энэ эгчтэй маш хайртай. Эгчигэнд дурж байна. Тэгээд яа, тийм эгч. Гайтаа. Энэ чинь ямар мохот өстэй өдрөө ёо. Эгчтэй баярлаа. Бид болж ирсэн баярлаа гэх эгч. Та бол гайхамшигтай сайхан хүн. Гайхамшигтай сайн хүн. Та бол бусдад дандаа хайр түгээдэг хүн. Тэгээд оянгаа өөрөө их нэг хэцүү байна гэсэн. Тэгээд оянгаа маань өнөөдөр нөгөө би ганц эгчтэй болж байгаа гэж хэлсэн. Тэр амар гоё тийм. Одоо сэтгэл хөөргсөн юм үгүйсэн. Би ингээд эгчтэй боллоо. Болцсон байсан гэхдээ айгуу сонь би эгчтэй боллоо. Тэгээд эгчтэй би нэг том бэр эгчтэй болон хайртай эгчтэй би нэг хөдөлгөж үзүүлэх гэсэн юм аа гэсэн цэцгийг өгөх. За тэгээд эгчтэй баяр хүргэе. Сайн сайхныг хүсье. Тэгээд энэ өгшөө үгүй л дээ. За. Анхаарал маань ихнэр золоо Тамирагийн маань ээж Янагчтай маш их баярлаа. Намайг анх бэр болж ороход хамгийн халуун дотноор хүлээж авч исэн. Тэгээ гэрт нь очиход үргэлж дандаа халуун дотноор хүлээж авч өөрийн төлсөн дүмэд хайрладаг маш их баярлаа. Тэгээд би нэг эрэгтэйдүүдтэй ганцхан эрэгтэй төрсөн дүүтэй. Тэгээд ингээд эгчтэй болж байна. Эгчтэй болсон байсан. Тэгээд Янагчтай дахин маш их баярлаа. Бид хоёр танд үргэлж талархаж явдаг шүү. Та бол хамгийн сайн хүн шүү. Танд маш их баярлалаа. Спасибо большое. Я люблю тебя. Хайртай шүү миний эгч. Миний эгч амар гоё эгч. Та нар Оросод маань усан брэдэд очиод үзээрэй. Миний эгч сайн хүн амар зөндөө хүн байгаа. Хатаа гэхдээ миний эгч хүн ховор эгчтэй хайртай шүү. Баяр хүргэе. Тэгээд эгчтэй нэг үг хэлэх юм байна. Тань чи орчих байна шээ. Зарим миний орсоор хэлээ чи орчих. Манайхан бараг бүгд ойлгож байна. Би ойлгосон. Орсоор хэлчих. За чи яа. Окей. Дорогие мои, от всей души, от всего сердца поздравляю вас с этим бракосочетанием в таком красивом, живописном месте. Вы нас сюда пригласили за вкусным столом. Самые близкие наши родные, самые близкие наши друзья собрались на этом мероприятии, церемонии. Я очень рада. Не ожидала, что буквально когда ждали, дни считали, да. Хочу пожелать вам крепкого здоровья, крепкой любви, красоты, женского и семейного счастья, благополучия, тепла и уюта в вашем доме. Ребятишек желаю, еще детей. Всего самого наилучшего, удачи, успехов. Желаю карьерного роста, конечно же. И всего самого светлого и наилучшего. Хартишу, люблю вас. За ингээд энэ сайхан өдрийг бол бас ийм газарт ийм хүмүүстэй ингээд зохион байгуулж оролцож байгаад маш их сэтгэл хангалуун байна. Хэдэн сарын өмнө бид бас энийг яриад тохирсон. Тэгээд түүнээс хойш бол бас өдөр хоног бол тоолон хүлээсэн. Давчилж юм шиг амар өртөөсөн тийм. Тэгээд ерөнхийдөө бол хоёр дүүтэй хаз жаргал хамгийн сайн цаг нь хүсье дахин хүүхэд үсье гэдэг нь бас их гол юм байлаа. Тэгээд манайхан бол бүгд ойлгосон байна. Баярлалаа нэ. Хайртай шүү. Спасибо.
and my daddy said, stay away from Juliet. And I was flying on the Romeo, take me somewhere we can be alone. I'll be waiting. All that's left to do is run, and you be the prince, and I'll be the princess. This is love. I sneak down to the garden to see you. Oh, 'cause you were Romeo, I was calling letters, and my daddy said, stay away from Juliet. But you were, 'cause you were both young. Цаашаа нэрсэн нэг юм ураа гэж хүний мим явуулаад байна. Тэ ямар ч байсан чиний хажууд айхтар санхүүгийн ухаантай сууж ах шиг байна. Тэр чинь танаа аав. Танаа ээж чинь айхтар хүнтэй. Танаахан бол юм мондог шүү дээ гэдэг чинь. За тэгээд дүүдээ баяр хүргэе тэгээд миний дүү урт настаж удаан жаргаж хамгийн гол нь эрүүл их яваарай. Тэгээд миний дүү өндөр боловсролтой мондог их ордоо ихтэй болоорой гэж хүсье. Hey. No. Happy birthday song. Гэргийн чавцдаг өрийг нэ. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. 이제는 자, баяр та мэд. Хэд үрж байна? 13 ёстой гинаас. Баяр үргээ. За, сарай. За, хэдүүлээ бас өнөөдөр нэг хүний одоо цоож манай Сүхбаатар ах бол Шаранголын уурхай гэж одоо Монгол түмнийг тэжээж байгаа. Тэжээсэрч байх болохын одоо гайхалтай уурхайд одоо насаараа миний ах би манай ахыг гог навааргач устга фадер дэрчээ. Тэ. За бүгдээ миний ахад баяр хүргэе. Тэ. За манай ах бол тэг олон жил одоо улс түмэндээ маш том одоо үг үсгэсэн. Энэ уурхайчтай тухай ер нь ярьдаг. Уурхайч хүн гэдэг бол Монгол улсыг одоо эдийн засаг гэж бодох юм бол энэ эдийн засгийн одоо хүний бие гэж бодох юм бол хүний биеэр гүйж байгаа судасны олоор явж байгаа цус нь бол уурхайч тахгүй юу? Энэ уурхайчтай яруу алдар бадар тугаа гэж ахаа боддог. Тэгээ миний ах бол одоо бас бие нэлээ өвдөлт одоо энэ уурхайч тгсэн. Тэгээ манай ах бол ийм эрдэм гаяат ийм мундаг хүн тэгээд иргэм ахта баяр хүргэе аа. Тэгээ миний ах ийм гаяат хүн шүү. Таны одоо дүүнэр маш бахарч явдаг шүү. Та бол дандаа нэг зангаараа байдаг. Дандаа инээж өнөөж явдаг ийм л гайхалтай хүмүүс манай иргэм ах тэгээ ахта баярлаа. Тэгээ яг энэ студид гараач. Тэгээ за тэгээд бас энэ мөчид бас нэг хүний сэтгэлийг сонсъё гэж бодож байна. Энэ бол манай хонгор ахыгаа өрөө. Тэгээ миний ах чи энэ салбарт олон жил бас өрөө бүтээлтэй ажиллаж байгаа ийм мундаг хүн бол манай хонгор ах юм байгаа. Ер нь одоо улаан хотод бол бас нөгөө нэгэн алслагдсан бол Москвагаас их хол учраас ер нь хөгжил дэвшил их бага байсан. Энэ хөгжил дэвшилт бол маш том одоо үүрэг гүйцэтгэж одоо олон сайхан барилгыг өмгжүүлэн барьж байгаа хүн бол манай хонгор ах юм аа. Ингээд одоо хэдүүлээ манай алтан цоочийн хамгийн том ах хонгор ахыгаа үгийг хамтдаа сонсъё. Баярын мэндэргийн бүгдэнд нь хамгийн эхлээд хоёр дүүдээ баярын мэнд төргий. Аав ээжтэй баярын мэнд төргий. Араа ээжтэй баярын мэнд төргий. Дүүнэрхэн айз нас баярын мэнд төргий. Бүгдэнд нь гэрүүлийн хонд баярын мэнд. Өнөөдөр бүгдээрээ нэг баяр тэмдэглэж байгаа. Бүгдээрээ энэ орой цугларсан байгаа. Маш их толгомдож байна. Гэтэ дүүгийнхээ төлөө цаашийн төлөө би нэг ганц хоёргүй хэлчихье. Би чи 96 онд Шарангол 10 жилиг төгсөөд явсан манай цаашин жоохон бүтээр чи олон насны зэрэгтэй 7 насны зэрэгтэй. Тэгээд жоохон байсан байхгүй. Тэгээд 96 онд төгсөөд явсан цаашаа сургууль үлдсэн. Тэгээд товчлоход би хойно яаж амьдарч байгаа цаашаа сургууль явсан Москвад. Тэгээд тэр үед цаашаатай харилцаа эрс ойрсон. Ягаад гэвэл тэр үед бас
хэцүү үе байсан. Тэр үед оюутан байсан. Манайхаар орон гарна одоо ер нь хэлэхэд Улаанбаатарын шас ер нь хуулийнхан баг манайхаар дамжиж явдаг гэсэн дөө. Тийм үү Лена? Тийм унаашаа. Тэгээд дүүдээ юу хөвдөө. Би дүүгээр байн бахархаж явж яадаг. Баярлахад нь баярлж, уйлахад нь уйлж. Тэгээд яг бол Орос сургуультай болохоор бид хоёр ч ах トゥ гийн үед бол ах トゥ штэй юм шиг харсан. Гэхдээ миний найз нарын нэг байхгүй юу? Ягаад гэвэл би дүүдээ зөвшөөрсөн байхгүй хэлээ. Өнөөдөр миний дүү ах нь зөвшөөр юу өнөөдөр. Орос сургуульд хоёр штэй. Тийм учраас би өөрөө аль том ах гэхдээ өнийн олон жил амьдарсан. Гэхдээ дүүгээд надаас дүүгээд яваад байвал Монгол хүмүүс хэцүү байдаг байхгүй. Тийм учраас би гэсэн миний дүү чөлөөтэй байж болно. Тийм учраас бид хоёр тэр миний хамгийн зөв шийдвэрийн нэг гэж бодлоо. Одоо хүртэл миний дүү надаас юу ч нуухгүй. Бид хоёр ах トゥ шиг найз нар шиг тийм байдаг байхгүй. Цоожирч үннийг хэлнэ. Тийм наш. Тэгээд уянга дүүтэй танилцсан. Би ч одоо гуруула хоёр дүүтэй. Дандаа дүү охинтой болно гэж мөрөддөг гэсэн байхгүй юу. Тэгээд миний хамгийн анхны дүү охин амар хайртай, амар ухаантай, амар хөөрхөн, намайг үргэлж дэмждэг. Миний дүү байх үедээ дүү байдаг, миний найз байх үедээ найз байдаг. Яг тэгж харцдаг байхгүй бид нар. Манай гэр бүлийн хүрээнд бол бид нар ах トゥ юм уу? Байх хэмжээнд байна. Гэхдээ чөлөөтэй асуудал ямар асуудлыг бид нар ярина. Тийм учраас хоёр дүүтэй амар гартай. Дүүгэнд болсондоо маш их баярлж байна. Үргэлж хайрлж явж байна. Бид нарт найдаж болно. Ямар ч үед. Би хэлдгийг цоожод би хэлжсэн байхгүй. Хэрэг уянгагийн буруу байсан ч гэсэн уянгагийн зөв болно шүү. Хэрэг хоёрын маргалдааны донд би шүүгч орохоор бол би тэгж хэлжсэн. Угаасаа тийм шээ. Тийм учраас цоож угаасаа тийм амарх баха. Нараагчтай баярлалаа гэж хэлээ. Ийм сайхан охиныг миний дүү болгож ингэж төрүүлж, өсгөж авчирсан танд хүн талархъя. Дүүгийнхээ аавтай танилцсан гэж амар сэтгэлийн мухард олон жил бодчихсон. Тэгээд амжаагүй. Гэтэ дээрээс харж байгаа ах гэж бодож байна. Бидний бүгдээр ингэ. Антиг та маш мундаг байсан шүү. Ахыг нь юу хүсэх юм бэ? Би энийгээ ойлгож, дэмжиж хайртай хүмүүс шин амьдралын хугацаанд олон юм байдгийн. Гэтэ буруу үед нь төшиж зөв юмд нь зөвлөж гэдэг шиг одоо боо энийхээ ойлгож байгаарай л гэж хүсье. Тэгээд юу хөтэ олон хөтэ болоорой. Дүүдөө болгомоор байна гантгийг. Айгу нэг хүүхэд, хоёр хүүхэд айгу багстэй. Бидээс одоо хоёр хүүхэдтэй гэсэн үг айгу баг санагдтыг. Миний дүүнэр өшөө олон хүүхэдтэй болоорой гэж ярив. Хайртай шүү дүүнэртэй. Манай цолоо найр нь хоёр үг хэлэх баг. Тамир үг хэлнэ. Манайх бүгдээрээ үг хэлнэ шүү. Поздравляю вас с этим днем. Желаю вашему браку всего наилучшего, бесконечного счастья, достатка, чтобы каждый ваш день был особенным. Я рад, что этот день наконец-то случился. И желаю вам троим пополнения. И дядя тоже поздравляю вас с свадьбой. Желаю вам самого лучшего счастья, здоровья, чтобы вы ухаживали за Ганчиком, чтобы он вас слушался и чтобы вы оставлялись всегда счастливыми. Моих брата, сестренку
бесконечного счастья, красоты, любви. Любите друг друга, цените друг друга, уважайте друг друга. Также дарите яркие эмоции своим родным и близким, своим друзьям. У вас очень хорошие, крутые друзья, респект. Молодцы, вообще очень от души. Все такие улыбчивые, все такие красивые. Всем желаю доброты, счастья, любви. Будьте здоровы и будьте всегда, держитесь вместе. Все, всех люблю, ценю, уважаю, очень рада знакомству. Будем знакомы, будем дружить, общаться. интернет танилцгаа сайхан танихгүй хүмүүстэй бүгдээ танилцгаа бид нар цаашаа өөрчлөж нөхөж биенийг таньдаг болсон ч чөлөөт болж байна. Хойд нутаг алхуул тэгээд манай гэр үргэлж нийтдээ ямар ч үе. Тэгээд түүнэрийг хэлэхэд шагаагаас гэсэн бүгдээ бид өөрсдийн баянтай дандаа цоожоо утсан тэгээд дандаа танилцсан бүгдээ. Тийм учраас дүүнэртэй өөрөөрөө холбоогоор бид нар бас холбоотой байдаг байхгүй. Тийм учраас тэгээд яг бүгдэнд дүүнэртэй хайртай шүү. Хэрвээ шаардлагатай бол бидний өөрийнхөө чадах боломжоор биднэрт найдаж болно. Тэгээд юу хоёр дүүтэй ажиг мөксий. Сайн сайн өнөхрий. Орсон маягаар нэр үнсэлцүүлье. Горка! 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 Ура! Спасибо. Баярлалаа ахта. Саналгын үсээ. Бага. Татаа руу гашаа гараад. За энэ гурыг сонсохгүй одоо болохгүй. Яалч одоо хаа байсан шарын голоос ихтэй гурав байгаа. Эрка. Гэлээ гурав иржээ. За миний гурав найз тэгээд одоо бас найзтай зориулж бидэнд одоо хүүхэд хугацаа хангалттай байгаа. За ингээ та гурав өглөхийг хүсье. Араас нь одоо төрөөгөө нэг хоёрыг орно. За тэгээд та гурав өглөхийг хүсье. Юусэн багийн найзтай өнөөдрийн сайхан өдрийг өндөр хүргэе. Миний бидний үед гэж яриа. Алтан цоож гэдэг хүн тэхээс илүү ээж өөрийнх нь түүхээс нь яриад миний аав гэхдээ миний байж байдаг. Манай аав ээж гэдэг хоёр хүнийг хамгийн анх гэр бүл болоход нь хамгийн анх амьдрал зохиоход нь Сүхбаатар сайхан байр гэж хоёр хүн танилцуулаад энэ хоёр энэ Сүхбаатар сайхан байр гэж одоо миний багын найзын аав ээж хоёр нь одоо манай аав ээж хоёрыг танилцахад нь манай ээж шийдсэн. Тэгээ одоо Сүхбаатар маань ингэж хэлсэн. За ихтэй чи наа хүүхдтэйгээ суув. Наа чи ингэ сайхан тоомсог шиг сайхан хүн байна. Тэгээд эмэгтэйгээ амьдрал. Тэгээд манай сайхнагч мөн бол тэгж хэлж байсан. За ихтэй чам ийм эмэгтэй олдохгүй. Чи наад эмэгтэйгээ амьдрал гэж. За ингээд миний аав жирийн замал амьдрах замал нь ихэлсэн. Тэгээд тэрийг бид нар ингээд жоохон байхдаа ингээд юу гэдэг бид нар ингээд төр үед нэг цаг үед нэг гэж одоо ээж аав нар маань танилцуулсан шүү тэгсэн шүү гэж ерөөсөө ярьж байгаагүй. Тэгээд нэг амьдралын өөр юугаараа зохиолоор цаашдаа ингээд басан жоо гэрэлтод Инферийн хоёр патриарх гэсэн Цэдмэн зэрэг баталцсан гэдэг бид хар багасаа нэцэлцгаас юм. Тэгээд Эстонигийн танилцуулсан хоёр хүний маань хүүхдүүд нь явцдаа ингээд багын найзуудад өнөөдөр бид 33 жилийн нөхөрлөл гэдэг эрхэм алтрыг өнөөдөр хүртэл хадгалж баярлаа. Өмнө дээрээс нь манай бэрийн ээж маань миний уянгагийн ээж миний багш байсан. Би цагдаагийн активыг одоогоор дотоод хэргийн сургууль гэж сургуулийг 2004 онд эсэж ороод 2008 онд төгсөх ёстой байсан боловч одоо тухайн үеийн сахилгагүй нийгмээс болоод сургуулиас ингээд нэг юм гарч ирсэн. Тэгэхэд надад цагдаагийн активаас 3 багш авч үлдэх гэж үзчихсэн. Тэрний нэг нь манай нарах. Би яг орчихсон. Тэрний нэг маань тэгээд ирээдүйд хооч үед юу гэдэг бийг одоо юу хувь тавилан гэдэг мэдэхгүй байна. Үнэхээр ингээд нэг юм ээж өөрөмө танилцсан хүний хүүхдтэй би багасаа өнөөдөр хүртэл найзаж явна. Мөн дээрээс нь багшийн охинтой суудсан гэдэг. Надад хувьд бол үнэхээр байж болохгүй. Үнэхээр сотон гэдэг юм уу айгүй
тийм бэлгшилтэй тийм хөв тавилан. Тэгээ учраас хоёр найзтай нэг л юм зэхэд би дандаа уянга тэлж үзэг баг. Цоожд нэг юм. Дүүг нь гаргаа. Хурдлаа ингээд оройтлоо гэдэг. За тэгээ хоёр найзтай өнөр өтгөн сайн сайхан амьдрасаа гэж өрөөё. За. Цаачаа. За. Юу яалаа? Юу яасан? Миний чинь нэг шарын гол шууд наашаа нисээд ирсэн шүү дээ. Нислэгтэй болсон байна. Шарын гол Вьетнамын хооронд. Тэсээс суугаад ирлээ. Юусоо сонсоод ирсэн шүү дээ бид ч одоо. Ийм байгаа тэр найзаасаа бол одоо үлгэр дүүрэл авах юмуд бол их бий. Тэгээ миний найз нөгөө хайрын дотроо халан гадна гэдэг чинь айгүй тийм хүлээлттэй уучлал их өндөр байдаг. Мэдээч тэр найзаагаа гомдоож өөртөө бүхэндүүлж явсан гэдэг уучлаарай. Тэр их агуу тэр уучлал юм нэг тэр үед ойлгоогүй ч гэсэн ирээдүйд ойлгогддог байхгүй. Тэгээ яг л нэг тийм юм заах гэсэн юм шиг тийм ээ. Ийм найзууд гэдэг бол бас их гоё байдаг. Бие биендээ те уучлалаа яаж хүлээж үзүүлж чадчихин те. Энэ айгуу сайхан байдаг. Тэрийг одоо тэр үед залуу багтаа ч юм уу те ухаараагүй ойлгоогүйсэн ч гэсэн хүн жил ирэхийн туссан те ингээд мэддэг юм болдог. Тэгээ энэ зүйлдээ те найз минь ямар ухаантай байсан бэ гэдэг ч гэсэн харагддаг. Тэгээ энэ гоё ухаалаг найзтай байхад бид алдахгүй хаа. Энэ сайхан гоё ухаанаа харангүй хайрладаг чамдаа маш их хайртай шүү. Хайртай нэг үсчих. Хайртай шүү амдраа. Тэгээд юу уянгата хэлэхэд гайгүй ахоо наачин. Ухаантай шүү дээ. Яг ч намайг хүмүүжлүүлж байгаа юм чинь. Гайгүй ахоо юм заа. Найдад үсчихгүй юу нэ? Тэний тавьж намайг байх юм шиг ярьдаг юм байна. За, яца. Чивэл угаасаа онцгой шүү. За. Ой, хатан юм. За. Миний хувьд одоо шарын гол гэдгийг хайсан сайн. Цааш тоогоо хотод ирээд бас цог байгаа. Цоож хоош яваад би Америк яваад буцаж ирээд нийлээ. Заад найзтайгаа ингээд бөөндөө энэ хугацаанд ингээд хараад ингээд цаанаас явах юм очтой юм шиг. Тэгэл болгоод байгаа. Ийшээ хүртэл нэг болгоод. Тэр ямар цаашаа гоё үйлчлэг бол ямарс өдий хүртэл ирсэн дурсан жолон баярлалаа. Зөндөө уйлаа. Харин шүү. Хөөхгүй нэ. Би яг ингэсэн байна. Сүүлийн юм гэсэн юм 13 жил өөлөөгүй. Нүднээс угаагаад. Яг ээжийг одоо энэ би яаж дуусаагүй юм бэ? Тэгээ мөхийн орд байсан. Тэгээд яг 13 жил нүднээс угаагаад байна. Тэгээ сая ингээд амар үйлс ингээд хөшөөрөө яагаад надсаа ингээд банга нуугдаж тэгээд ингээд хэцүү. Би одоо бэрх талаар ярина шүү дээ. Анхны турк сургууль сурж исэн. Би турк сургууль сурж исэн найзтай цуг Америкт амьдарч исэн. Тэгээд ингээд сонсоод ингээд анх танилцаад уянга ямар байсан, одоо уянга ямар болсон. Бидний чам анаас ихсүүж хуулийн хоёр хослоод гоё амьдардаг гэдэг ерөнхийдөө хэмжлэлт одоо мэддэг юм уу? Мэддэг. Тэгээд цаашдаа ч гэсэн энэ хоёроос гоё дулаан гоё хайлах. Тэгээд өшөө мөрөгтэй болоод одоо хүүхдүүд чинь явж жаргал юм шиг байна. Дээрээс нь нэг юм хэлээд өчтөрөө надад яг амар гоё юм мэдэрсэн. Цоож ингээд дуулмаар аваад бэлгүүн
дууг нь хэлэнгүүт илүүн дараа ингээд тэ ингээд сүхэх сартагшаа ямар гоё юм бэ, ямар гоё хүүхдтэй юм бэ тэгээд ажаал үсэн ирүүлэг байгаараа баянга хайжтай ч гэсэн өчтөрөөр өвтөж гэсэн ингээл юм яриад аюу гоё байлаа. А тэгээд хамгийн гол юм төрөөдөө баярлагш энэ бүгдийг гоё бүтээсэн. Баярлалаа. Ястаа хөөхөн гуравтаа манай гуравт нэрээ. Баярлалаа та гуравтаа. Хүний амьдралын хамгийн ойч мехман авъя. Энэ хэрэг нэг мехман авдаг нэг юм манай хянан дээр тоглох хүн байдгийг надад үгүй. За ингээд энэ торгон мөчнөөс өнөөдрийн энэ хурмыг баярлалаа. Гэр бүл гэдэг бол яачгүй цусан холбоо гэдгээр тогтдог. Харин ямар нэгэн цусан холбоогүй мөртлөө нэг гэр бүл болоод ингээд өрх гэрт нийлүүлж байгаа юм найсаа. Аачаал сайн сайхныг хүсье. Тэгээ олон үгээр яг ямар ч гэсэн ямар ч үед найз нь хизээж урахгүй ард нь бат зогсно. Тэр найз гэж ямар байдгийг харуулнаа гэдэг андагаал хоёр найз даas явуулсан. Энэ алс хол 70 иргэдээ ингээд энэ үдиш бүгдээрээ энэ сайхан оройг өнгөрүүлэх хувь тавилантай байсан байна. Бүгдтэй энэ оройг ингээд байгаадаа маш их баярлж байна. Тэгээд би хурим гэдгийг айгүй юм сүртэй нүсэр баг ингээд миний хувьд бараг 1-2 жилийн өмнөөс бэлдээ бүр ингээд ийм байх юм болов гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь манай уянга 12 сарын бараг л дундуур одоо нэг сар хүрхгүй хугацааны өмнө хоёр очихороо нэг хурмаа ичт юм уу? Хэлгүй юу. Тэр би яг ийм хор болно гэж ерөөсөө төсөөлөөгүй. За ингээд ээж аваагаа байгаад нэг юм оройн хоол мол хийж байгаа юм болов уу гэж бодчихсон шин. Болох ёстой зүйл ингээд яг болд юм байна. Гол тавилангийн дагуу манай хоёр ч их 50 хүмүүс ерөөсөө ингээд яах юм бол хөрмөн болох гэдэг ямар плаж өмсөх юм бол цэцэг барих юм болов уу, тайз байх юм болов уу, яах юм бол тоор тугаах юм болов уу гэж би ингээд орой уулын бодоод ингээд санаа зовдог байхгүй. Тэгэл ингээд энэ хоёроос тандаа асуух зүгээрээ байсан ч хамаагүй байхгүйсэн ч хамаагүй гэдэг. Би бүр гайхаад сүүлдээ жоохон бараг миний өрөвч шиг өөрөө шийдээд ирсэн. Энийг инкгүй мэдгүй. Энэ толон дээр нь өсөг бичүүлэх үү, үг бичүүлэх үү гэж өөрөө мэдээ. Монгол үсэг байх уу, англи үсэг байх уу чамаагүй чи шийдээ. Тэр үнэхээр бүр төсөөлөхгүй маа. Үнэхээр бүр ингээд гоёнтой хүмүүс юм аа. Ийм сайхан бараг 7 хоногийн дотор ингээд ийм гоё зүйл болчихлоо. Тэгээ хоёр найзтай маш их хайртай шүү. Цоож бол манай нөхрийн хувьд маш их хөндлөж явдаг найз нь. Тэгээд цоожороо дамжуулаад уянгаатайгаа танилцсан. Энд бас жоохон хүүсийн тэнцвэр жоохон тийм байх шиг байна. Би бол уянгагийн талын найз шүү. Бүгд цоожийн найз. Хоёр дээгэл байгаа мó те. Тэгвэл хоёр найзаараа маш их бахарч, маш их сайхан сэтгэлтэй байнга ойр орхон уулзаад байдгүй ч гэсэн хизээч ингээ уулзсан ойрхон байдаг их сайхан хүмүүс. Тэгээд цаашдаа амьдралд нь аз жаргал хамгийн сайхан бүхний хүсэн өрөө хамтдаа урт насалж удаан жаргаарай. Сайхан өнөр өтгөн айл болоорой гэж өрөө. Хайртай шүү. Хайртай шүү баяраа. Чи доолох гэх юм авъя. За. Төрөөс доолох гэж үйл болгодог шүү. За. Одоо би бас мартагт цоож минь уянгаа минь нөгөө муу тамира баяраа
Хожуухай алдар одоо тэ продакшнхаа найзууд болон чи бидний олон найз байгаа. Нэг хэргийг аргалаад өгөөч. Нэг ийм зүйлийг зохицуулаад өгөөч гэж хизээж сойж руу бид нар ярихгүй. Яг гэвэл сойж маш том зарчимтай хүн учраас энийг хизээж хүлээж авахгүй. Тэгэхээр яалчгүй сойжийн найз байхын тулд би өөрсдөө бид нар өөрсдөө зөв байх хэрэгтэй байгаа. Бид нар ерөөсөө хахуул өгдөггүй, хахуул авдаггүй, хулгай хийдэггүй, хүн алдаггүй. Ийм л хүмүүс байж ич одоо цоочтой нөхөрлөх ийм л чаданд бид очих хэрэгтэй байна. Хоёрт цоочтой нөхөрлөж байхын тулд бид уянга босстой бас эдахан байхгүй байна. Тэгэхээр бид одоо манай том босс ч бид руусэн бидний дандаа сонсонтой үед уянга харж ид хамгийн түрүүнд хэрцэл байж идэх юм уу наас. Ийм л сайхан хоёр зарчимтай ийм хоёр залуу. Тэгээд та хоёрын энэ гайхалтай ёслол дээр байсан да би мөхөн мөхтэй баярлж авах болно. Авсандаа отлоо би баярлж байна заа. Би энийг бол хэлмээр байна. Яг тэр түрүүн би яагаад чи түрүү энэ зогсож байгаа бодохгүй юу? Энэ хоёрнаас нэг их байх байлгүй гэж бодохгүй юу? Энэ ч айгу санаа бодлоо гэдэг юм. Би л эдэж ингэж бодож байгаа. Хоёрын нөгөө нэг би тэнэгч үслэг гэдэг шиг хоёрын юу дуулж юу авах гарсан гэдгийг мэддэг учраас сонсоод байдаг учраас өнөөдөр сэтгэл аймаар хөрчлөө. Тэгээд түрүүний төрөгийн хэлснээр хэрв хоёрын амьдралд юу ч болсон гэсэн юу ч тохиолдсон гэсэн бид хамтдаа байна. Хэрв цааш өгөөд би авсан өргөн. Рамаа хүн чи өргөөрэй. Би чамд тутаа шүү. Тэгээ хэлээ. Тэгээ энэ үг бол ганцхан миний үг биш. Миний ардталтай байгаа. Өнөөдөр яг тэд нар энд байсан бол бодлого юм бол. Нөгөө ганцхан салаатай хүмүүсийнхаа бүх олон хүнийхээ өмнөөс энд ч одоо ганцхан манай 8 хүн биш, бараг 10 20 30 хүн байгаа. Тэгээд эдний өмнөөс хоёртаа аз жаргал эргүүлэх хамгийн сайжрахыг хүсье. Үргэлж хамтдаа шүү найзуудаа. Тэгээ энэ манай би энийг бас тусгай дэхгүй болохгүй манай мочхой гэдэг тийм утгатай богино хөлтэй найз байдаг. Энэ эцэг яваас энийг би уянгаад өгч тийм энэ мочхой гэсэн шүү гэдэг бас хаад үчиж байгаа бичээд мочхой гэдэг. Чи бичсэн үү? Манай эрхэм захирал бацаахны. Тэгээд шүү мочхой найз минь чиний өмнөөс барьж байгаа шүү. Хартаа шүү. За би арих цагаан хэлсэн гэж чадахгүй шүү. За тэгээд одоо түр болтоо шагаа. Яваа. Үг хэлээ гэж хэлсэн бол бэлдээ штэ. Гүг чамаа ингэж хаалах гэж яахгүй юу бүгдээ. Үнэхээр энэ бэлэн биш байлаа. Гэтэ яг их чинь тавчхан сэтгэлийн үгийг хэлчихэ. Манай ээжийн дүрсний дуу бол Сүхбаатар ах маань байгаа. Тэгэхээр цааш маань миний үеэл маа дэвидэд чинь багасаа айгу ойрхон өсчихсэн. Тэгээд сүүлд намайг Москвагийн дотоодын яамны их сургууль, цагдаагийн сургууль сурч байхад 3 дахь курстэй л 4 дахь курс тахад шийдлээ. 3 дахь курс байхад цааш маань иржсэн. Тэгээд их чинь хаа яаж маа загиндаг байсан баха. Уучлаарай. Тийм байхгүй болох. Тийм би ч угаасаа жоохон айгу тийм strict их ч байгаа юм л та. Тэгээ хаяад үгээ загиндаг байсан юм аа. Тэгээ хоёр дүүтэй хэлэхэд бол хоёр дүүгээр маш их бахархаж байна. Хоёр дүүтэй айгу хайртай шүү. Миний хоёр дүү айгу ухаантай шүү. Та хоёрыг байнгын одоо өдрөө болгон уулзаал байнгын холбоотой байдгүй ч гэсэн айгу сонсдог. Сүхбаатар сайхан авч чинь манайхаа байнга орж ирдэг болохоор байнга сонсдог. Өө ингэж тэгж ийм шагнал авсан маань ийм албан тушаал томилгдсан байна гэдгийг сонсдог бол айгу бахархтай маа та хоёроо. Тэгээд хэлэхэд бол амьдрал бол одоо тийм married life бол аюу хэцүү. Тэгэхээр миний хоёр дүү ямар нэгэн болмол маш дандаа хамтдаа л байгаарай. Дандаа хоорондоо ярилцж байгаарай. Аливаа асуудалд ухаалаг хандж байгаарай. Тэгээ хамтдаа байхад ер нь бол тийм бүх юм болдсон шүү дээ. Тэгэхээр дандаа бие биенийгаа төвшиж байгаарай. Тэгээд цаашдаа өнөр өдгөн сайхан аз жаргалтай амьдраарай гэж хүсэн өрөөё. Сайхнаа Сүхбаатар хоёртоо маш их хайртай шүү. Уянгагийн ээж маань байна. Амаа багтан тий.
Та гуравтаа аз жаргал сайн сайхан хамгийн гол нь эрүүл мэндийг хүсье. Эрүүл мэндийг байвал те бүх юм болно. Та нар минь инх явж мөнх жаагаарай. Хайртай шүү. Очоо да. Хэдэлж байгаа юм. Бүгд байлаа. Хоёр хөсөхөө ингэж одоо юу гэдэг бие биендээ одоо амлалт өгч байгаа энэ оройн одоо ингэж өргөцөндөө би өөртөө авах баяртай байна. Та хоёртаас маш их баярлалаа. Одоо цоожиг хийсэлээд би уянгаг агуу сайн таньдаг. Бүр 10 жил манай доотлын анги охин байдаг гэсэн. Ер нь бол дэгийн уянгаа хоёрыг бол царай цэсэр нэг сайн мэдээд байгаа юм. Сайн таньдаггүй байж байгаа. Хамгийн сүүлд дэгээд найз охины төрсөн өдрөөр нь бит хоёр ингээд одоо сүүлийн 4-5 жил одоо ингээд уулзж байгаа. Цоочтой бол өнгөрсөн жил танилцсан. Тэгээд өнөөдөр ингээд найз нөхдийнх нь хэлж байгаа үгээр нь би ингээд сонсоход болоод үнэхээр би биний нүдтэй олцсон хоёр хос маань ингээд өнөөдөр одоо ингээд хормаа ингээд хийж байгаа юм байна. Өнөөдөр тэнд нь одоо өргөцсөндөө маш их баяртай байна. Тэгээд энэ хоёр сайхан хосыг төрүүлсэн аав ээжт нь баярлалаа. Энэ одоо хоёр хосын маань бүх найз нөхд нь, ирсэн найз нөхд нь одоо баярлалаа. Баяр хүргэе гэж хэлмээр байна. За баярлалаа. Их баярлалаа. Хэлчихье. Ерөөгийн цагдаагийн албанд ажиллаж байгаад тийм медаатыг илүү томилогдчихсан. Тэгээд ихчтэй бол ихч нь асуужсэн чинь итгэлтэй нүү итгэлтэй наа гэдээ явсан тийм. Ихчээ 3 жил гэж хэлсэн. Ихч нь хүлээгээд байгаа шүү тийм. Би ч бас айгүй их оронч цагдаагийн байгууллагад одоо 24 жил ажилласан. Тэгээд ихч нь чамайг цагдаагийн байгууллагад хизээ буцаж ирэх болоо. Тэгээд хүлээгээд байдсан шүү. Зүрхтгэл бол угаасаа үнэхээр энэ цагдаа шүү дээ тийм. Тэгээ эзэн нэг цаг чамайг АТГ-гээс цагдаа буцаж хизээ ирэх юм болоо. Ирээсэй гэд айгүй хардаг хүлээд нь шүү. Цагааг ингэсэн их чинь. Надад 3 удаа офер ирсэн. Санал ирсэн. Тэгээд бид нар бол нэг алгассан. За яг магадгүй дөрөвдөх нь ирж магадгүй. Би бол гэж найдаж байна. Тэгээд тэнд бас нэг яг адилхан одоо бодох нь ингээд цагдаа бол бид нар ингэж боддог. Тэгсэн тэнд очиод бидний хийдэг ажлыг адилхан байсан. Ялгаагүй бид яг л хийдэг юм аа. Тэнгүүд арай жоохон дутуу юм уу гэж бодоод байна. Одоо тэнд би жоохон дахиад нэг давхар агчуулж юм те. Энийг ингэчүүл гэдэг юм байгаа. Гэхдээ бол манай хуучин гэрээс бол 3 удаа офер ирсэн. Тэгээд дөрөвдөх нь ирэх багтаа тэр үед нь яг буцаад тоогоогоос очлаа. Гой. Сайгээд Монголын эрүүгийн цагтаа. Яа, зүү энэ хоёроо. Юу ч одоо зүгээр нэг зүгээр винага барь. Ана ундраач холоос одоо өнөөгөө бүлээсэн. За өнөөдөр бүгдээрээ хорон цугларсан та бүхэндээ өнөөдөр мэндийг хүргэе. Нэг уучрах хэвээр хүмүүс очирдаг гэдэг үнээр өнөөдөр та бүхэнтэйгээ анх удаага очирч маш их баяртай. Тэгээд сонирхолтой хоёр гэд гурав Монголоос нэг амир хүнд очиж ирсэн. Яг амир хүн тэгээд та хэдэг бүтээж авч явахад амир хүнд гэдгийг мэдчихсэн ч гэсэндээ хамаагүй энэ өдрийг гоё дурсгалтай санаж яваасаа гэж хүссэн. Тэгээд хоёр найзтайгаа өнөөдөр ингээд уянгатайгаа анх удаага уулзж байна. Тэгээд 10 жил хамт амьдарсан ч гэсэн өнөөдөр гал халуун хайр нэг одоо тийм шинэ хосоочиг дүрлэж яваа би нэг хүнд хайрлж явааг нь харахад үнэхээр сайхан байна. Тэгээд 3 хормын бэлэг болгож Монгол үндэсний юм шатар авчирсан. Тэгээд гэр бүлдээ энэ шатрын утга учир нь болохоор өнгөрсөн жил яг энэ юм билээ. Чингис хаан анх Монгол бичгийг Монгол төрийн үндэсний бичиг болгож зарласан. 24 оноос Монгол улсын ерөнхийлөгч Монгол бичгийг үндэсний бичиг болгож зарлаад 25 оноос төрийн албан бичиг Монгол бичгээр явах болсон. Тэгээд тэрийг бэлэгдэж хийсэн ийм Монгол бичгээр одоо бүх дөрүүдийг нь төрсөлсөн ийм шатар байгаа. Тэгээд энэ шатрыг хөрхөн хөвдөө зааж өгөөрэй. Тэгээд гэр бүлээрээ тоглоод өв залхамжуулж ингээд хадгалж аваарай. Тэгээд юм гоё дурсамжийг хамтдаа бүтээж аваад үнэхээр баярлалаа. Тэгээд үнийг дурсаж аваарай гэж хэлж байна. За баярлалаа.
Гэрбэлтэн бүгдээрэнд наадж жаргал эргүүлэн сайн сайхныг хүсье. Өөр хохин бин бэлэг бэлсэн дас За ингээд дэлгэр мэндийн үгдээ дуусчаа шүү. За та уухатар байж байгаа дэлгэр мэндийн үгдээ тэгэхгүй сэтгэл зүйч айгу гомдох гэдэг юм. Хэвдэг яриад байгаа биш. За энэ бас үг сонсч байгаа юм байна. За яаш хүн байгаа. Октоодын 11 хүн байгаа. Би бүр ингээд энэ олон хүмүүсийг ингээд байх таахгүй юу. Тэгээ юу ярихаар ингээд ойлоод байгаа учраас би гараа хэлвэлээ. Өрөөнийх нь охин гэ бид бүгдээ гомдлтойгоо цааж байгаа. Их тиймгүй бүгдээ гэ бид бүгд ингээд арайштай уйгагийн хурмыг бид нар ч хурим гэдэг чинь амар чухал. Бид нар чинь яг үндэ ингээд цусан ихчдүүс ахгүй юу. Бид нар бол ингээд өсвөр наснд нeenийгаа хүмүүжүүлсэн тий ээж аваас илүү бид нар нeenийгаа хүмүүжүүлсэн. Бид нар ингээд яг бүх юмний хажууд байсан. Бид нар ингээд яг ингэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд би ганцаараа биш. Бид нар ингээд яг үндэ ангийн 21 хамгийн басаа цааш зөндөө олон хүмүүс бид нар бүгдээрээ хамгийн сайн цаг өнгөрөөсч тэгээд ингээд уунаа австралд яриулээ. Уунаа сонсч гинөө. За одоо яриа. Тэгээ өдрийн хамгийн сайн бүхний гэсэн өрөө та өндөр хайртай шүү. Мөн их санджээд бүр ингээд одоо би ярьдаг ингээ барин нүд цэглэгтэй намөрөө. Бүр үнхээр бүр ингээд харж явахнасаа долдуур ангиас хойш миний жаргалтай, зовлонтой бүр маш олон цаг үед уянгаас миний хажууд байдаг байсан. Миний бүр амар сайн би бүр аюу бүтэн хүүхдтэй аюу муу. Бүгдээ чамаа сонсч шүү. Бүр бүгдээ үед ингээ хажууд байдаг би бүр ингээд сэтгэлээ хамгийн бүрийн ихээр нээж яг өөрөөр байж чаддаг гэсэн найстаа маш их баярлалтай шүү. Хайртай шүү. Очиж чадахгүй хаа бүр үнэхээр амар харамсаж бүр сэтгэлээр унжана гэдэг. Найзуудаа хамгийн сайхан бүхнийг хүсье. Та нар минь үнэхээр зүг гихэлдэг сайхан хүмүүс шүү. Хайртай шүү. Баярлалаа. чи ч зөвөн гараа та харин зөвөн интернэшнл бичгээ өгдөө шүү. За ингээд бид надаас үг хэлэх бүхэл хүмүүс үгээ хэллээ. Сайхан байна. Тэгээд бүгдээ баяр хүргэе. За тэгээд та бүхнийг наад хундагаа сайхан бүгдээ хүсье. Интерполоос та хоёрыг цаасан дээр гинэ. Энэ хоёрыг одоо юу ярьж байгааг бид нар яаж мэдэх вэ? За ингээд дуугна явлаа. Just give me the music, fucking music. The Lord for me, darling, just dive right in, follow my lead.
whispered underneath my breath. You heard it, darling, you were perfect tonight. Well, I found a woman stronger than anyone I know. She shares my dreams. I hope that someday I'll share her home. I found a love to carry more than just my secrets, to carry love, to carry children of our own. We are still kids, but we're so in love, fighting against all odds. I know you'll be alright this time, darling. Just hold my hand, be my girl, be your man. I see my future in your eyes, baby. Kiss me, dancing in the dark, with you between my arms, barefoot on the grass, listening to our favorite song. When I saw you in that dress, looking so beautiful, I don't deserve this, darling. You were perfect tonight. Baby, I'm dancing in the dark, with you between my arms, barefoot on the grass, or listening to our favorite song. I have faith in what I see. Now I know I have met an angel in person. She looks perfect. I don't deserve this. You were perfect tonight. 내는 오라